Сайн байцгаана уу? Өнгөрсөн хичээлээрээ давхар дэвсгэр үсгийг уншиж сурцгаасан байгаа. Үндсэн дүрм нь давхар дэвсгэр үсэг орсон тохиолдолд эхний гэгүүлэгчийг нь уншвал болно гэж сурсан байгаа. За гэхдээ рээрийн дараа помого мэпм киог орсон тохиолдолд ардлын гэгүүлэгчийг уншнаа гэж сурсан байгаа. Тэгэхээр нэгдүгээр хүүг таг. За хэрвээ хишгээр ихэлсэн үе залгагдсан тохиолдолд хоёр үсгийн дэвсгэр үсгийн маань ардлын гэгүүлэгч нь ардлынхаа үеинд залгагдаж эхнийх нь үсэг болж уншигдана. Тэгэхээр талги. Харин тагва. За эдгээр гурван дэвсгэр үсгийн дараа орж байгаа гэгүүлэгч маань тенсүри буюу давхар гэгүүлэгч болж дуудагддаг байгаа. Тагва гэж уншигдана. За дараагийнх нь үг маань тагман гэж бичсэн байна. Тэгэхээр энийг тагман гэж уншихгүйгээр тангман гэж уншина. Яагаад тэгэхээр за кио. Гурван гэгүүлэгч нь цээжлэх хэцүү бол хэдүүлээ үг болгоод цээжлэх гэсэн тийм ээ. Тэгэхээр пондэги жишээлбэл пондэги гэдэг маань агуултай байгаа тийм ээ. Бүр орхон агуултай. Солонгосууд энийг бас маш хийддэг байгаа. За пондегигийн араас нэм. За манер гэж цээжилчээ тийм ээ. Сармис гэсэн утгатай. Пондегигийн араас манер орсон тохиолдолд эдгээр гурван гэгүүлэгч маань ийм гурван гэгүүлэгч болж хуурж дуудагдах юм байна. Жишээлбэл пиепан мим, кигэд нин, киог ийм. Тэгэхээр зэрэг киогийн дараа мим орсон байна. Тэгэхээр киог маань ийм болж хуураад тангман гэж дуудагдах юм байна. За дараагийн үг муу. За шиусаар төгссөн дэвсгэр үсгийн дараа давхар дэвсгэр үсгийн дараа ишгээр ихэлсэн үе залгагдахад шиуд маань ардтал руугаа холбогдож уншигдахдаа сан шиуд давхар шиуд болж уншигддаг байгаа. Мукши. Дараагийн үг вэгул. Дараагийн үг вэгул сүру. ишгээр ихсэн учраас вэгулсүру. 다음에 안따. 미음 니은이 따라 орж байгаа гэгүүлэгч маань давхар хос гэгүүлэгч болж уншигдах юм. 안따. 안자. За хиэд үсгийн дараа орж байгаа эдгээр гэгүүлэгч маань хийн төрөлтөд гэгүүлэгч болж хуурдаг байгаа. Тэгэхээр хиэсийн дараа ига тиэд орсон байгаа учраас анта гэж уншигдах юм. За хэрэг их шиг үе залгагдсан тохиолдолд яах вэ? Хиэд үсэг маань их давхар дэвсгэр үсгээр орж ирэхэд хэвчлэн гээгдэд дуудагддаг уншигддаг байгаа. Тэгэхээр зэрэг хиэзэн гээгдэд нин үлдчихэж байгаа. Нин нь тэгэхээр их шигээр хэлсэн үе байгаа учраас ардтал руугаа шилжиж уншигдаад мана гэж уншигдана. Мана. За энэ 짧다. дараагийн 팝다. Уг нь бол 팔다 гэж унших хэрэгтэй. Гэтэл дөрмөөс гадуурх нь 3 4 үг байдаг. Тэдний нэг нь энэ 팝다 гэдэг байгаа. Дэвслэх, хөлөөрөө гიშгэх гэсэн утгатай энэ үгийг цээжлэхээс арга байхгүй. Тэгэхээр 팝다 гэж уншина энэ үгийг. Дараагийнх нь мап다. дараагийнх нь 탈코. хиэшийн дараа орж байгаа учраас 코. 탈코. дараагийнх нь 일고. хоёр киог маань мөргөлдөөд 일고 болсон байна. дараагийнх нь 여덟. сүүлийн үг 점고. За үгээр бид нэр солонгос хэлээр уншиж бичих бүх хичээлээ үзэж дууслаа. Дараагийнхаа хичээлээр харилцан яриагаар дамжуулаад солонгос хэлний дүрмийг үзээд явах болно. Баярлалаа. баяртай.